Чимбүрэн гишүүний микрофон нэ. За чухал ажил хийсэ. Тэгээд ажлын хэсгийнхэнд бас баярлалаа. Энэ хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны одоо гол чухал хууль бол нийгмийн эрүүл мэндийн тухай хууль байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийн одоо гол амин сүнс нь нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл. За тэгэхээр Саранчулан гишүүн бас энэ яг гол ажлыг олж харсан байна. За энэ үндэсний зөвлөлийг бүр татан буулгацсан байсан. За ингээд 25 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар буцаан байгуулах шийдвэр одоо эрүүл мэндийн сайд багтаа оруулж буцааж батлуулсан. За үүнтэй холбоотойгоор 26 гишүүнтэй буюу ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл ажиллах ёстой. Ерөнхий сайдаар ахлуулалтын гол зорилго бол одоо салбар хоорондоо уялдааг эрүүл мэндийн бодлого бүх одоо бодлогот шийдэх ёстой гэсэн энэ одоо зорилгоор бид одоо энэ хуулийг бол анх баталж ирсэн. За үүний одоо хамгийн чухал одоо ажлын том хөдөлгөгч локомотив нь одоо өвчний хяналт сэргийлтийн төв байх ёстой. За энэ маань бас одоо үйл ажиллагаа эхлэхгүй удаж байгаа учраас энийг одоо цааш нь явуулах ёстой. Тэгэхээр би одоо ажлын хэсгийнхнаас асуух гэж байгаа зүйл бол хэдүүлээ байнгын ороогоосоо энэ үйл ажиллагаа яаж эрчимжүүлэх юм, тийм ээ. Тэгэхээр одоо бид засгийн газарт байнгын хорооноосоо тогтоол гаргаж яах юм уу? Эсвэл одоо үргэлжлүүлээд сонсгол хийх юм уу? Танд одоо ямар санал байна вэ? Энэ хоёр зүйлийг л одоо хийж чадах юм бол энэний цаана гэж. За дараагийн нэг асуулт нь бол нийгмийн эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Бид энийг ярихгүй бол болохгүй. За эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр ажиллаж байгаа эм солигчдын цалин нэмэгдсэн. За ингээд одоо хөдөө орон нутгуудад эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа улсуудын цалин хөлс бол үнэхээр одоо чамлахаар болсон, ажиллаа хийж чадахгүй, шилжиж байгаа энэ байдлуудыг та дурдлаа. Тэгэхээр энэ дээр одоо бид байнгын хорооноос бас одоо яах ёстой вэ гэдэг юм санал сонсё гэж. За ажлын хэсгийн ахлагч Саранчулан гишүүн хариулъя. За энэ асуудлын дараа нийгмийн даатгалын ерөнхий хуулиар 4 санд дураалт явагдтууд гишүүд бас танхимд орж ирэх хүсье. За баярлалаа. Чимбүрэн гишүүнд маш их баярлалаа. Маш чухал яг нөгөө түрүүн танилцуулахдаа багтааж чадаагүй саналуудыг бас хажуулж байна. За энэ ажлын хэсгийн үр дүнд бол ингэмээр байгаа. Улсын хурал бодлого тогтолцооны төвшөнд бидний одоо зүгээс бол нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор энэ бодлого замын зураглал эрүүл мэндийн салбарын стратеги төлөвлөгөөг нэг харж яг энэ дотроо энэ шинээр байгуулсан өвчтөний хяналт сэргийллийн үндсэн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд нь одоо бүгдөө нэг сонсгол хийх юм уу? Заавал энэ лүү яг анхаарах хэрэгтэй байгаа нэгдүгээрт. За хоёрт гэвэл хамгийн чухал нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний доктортой санхүүжилтийг бий болгох зорилгоор тусламж үйлчилгээний багц бодит өртөг төлбөрийн хэмжээг оновчтой тогтоож санхүүжилтийн салангад их үүсвэр механизмын хууль бодлогын түвшинд боловсронгуй болох хэрэгтэй байна. За гуравт нь ерөөсөө нийгмийн эрүүл мэнд энэ нийтийн эрүүл мэнд гэдэг чинь хоол байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл одоо энэ зөв хоолтыг дэмжих зорилгоор эрүүл мэндэд цөрөг нөлөөтэй зарим төрлийн одоо чихэрлэг ундаа ч юм уу транстос агуулсан хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааны асуудлууд энэ зэргүүдийг хууль тусах зохицуулахаас хэрэгтэй байгаа. За дөрөвт нь сурагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дунд ахлах ангийн суралцагчдыг үдийн хоолнд хамруулах тогтолцоог бүрдүүлэхдээ эрх зүй санхүүжилтийг бас хөндөх хэрэгтэй болж байгаа. За хамгийн чухал нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн нэг чухал одоо бас зорилго бол сэтгцэн эрүүл мэндийн асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бид нар энэ хүн амын сэтгэл зүйн тусламж үйлчилгээний зохицуулалтыг сэтгцэн эрүүл мэндийн тухай хуультай уялдуулж одоо шинжилэн боловсруулах юм уу цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг хангах чиглэлээр заавал үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ийм одоо 5 зөвлөмж байгаа юм л да. За ингээд задлаад үзэхээр засгийн газарт жишээлбэл хийх ёстой ажлууд нь бол эрүүл мэндийн яамны манлайлал шаардсан хэд хэдэн ажлууд байна л да. Түрүүний дөр замын зураг гаргаад танилцуулах тий за нөгөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ хуульд багтаачихсан одоо хүртэл батлаагүй байгаа нөгөө дүрм журмуудаа одоо батлах хэрэгтэй байна. Энэ бол засгийн газрын цэвэр одоо энэ эрүүл мэндийн яамны өөрсдийнх нь манлайлалын асуудал байгаа. За мөн эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүстэй зориулсан зөвхөн бид нар чи анх дахь урьдчилан сэргийлт гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хоёр дахь, гурав дахь урьдчилан сэргийлтийн амийг одоо байгаа менежментээр зарим юм хийчих хэрэгтэй гэх мэтэр. За ингээд засгийн газрын төвшөнд засаглалын хувьд энэ гурыг хийгээд за урьдчилан сэргийлтийн тогтолцоон дээр бол
үр дүнтэй урьсан сэргийлтийн тогтолцооны арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэгвэл бүх хүнийг ингээл бүгдээр ингээл нэгдсэн байдлаар ингэж скрининг хийхин тулд үр зардлын хувьд маш өөр өгөөж үү гэдгийг бид нар мэдж байгаа учраас энэ дээрээ бид нар дахин шалгуур үзүүлэлтээр шинжлэх хэрэгтэй байгаа. За ерөнхий боловсролын сургууль ер нь эрүүл мэндийн салбарт энэ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэгч гэдэг үнцгийг тэр хууль руу нь оруулж өгөхгүй бол яг нийгмийн эрүүл мэнд, нийт эрүүл мэнд гэхэр зөвхөн эрүүл мэндийн яам нөгөө нэмүүдийн үүрэг юм шиг ийм одоо ойлголт хандлагаар ерөөхдөө байдаг юм байл шүү дээ. Тэгэхээр энийг нь баталгаажуулсан ийм эргэцэн орчин руу анхаарах хэрэгтэй байна гэсэн ийм зөвлөмжүүдийг бас энэ дүгнэлтэндээ хавсарсан байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь нэмэх зүйл нь бол энэ хөдөлмөрийн эрүүл мэндийн тогтолцоо байгаа. За одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль орж ирж байгаатай холбоотой бид нар энэ хөдөлмөрийн эрүүл мэндийн урьсан сэргийлэх агуулгууд нь бас нэлээх оролцох хэрэгтэй ийм хавсралт санал бас гарсан байгаа Чимбүрэн гишүүнээ. За Чимбүрэн гишүүн тодруулъя. Тэгэхээр одоо яаж одоо бид одоо засгийн газрыг энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үү гэдэг шахалт хяналтын механизмыг идэвхжүүлэх үү гэдэг нь өөрөө чухал тийм ээ. Тэгэхээр бид одоо банкны хороогоор дараах ажлууд хийх бидэнд бүрэн боломжууд нь байж байна. Тухайлбал банкны хорооны хяналтын сонсгол зохион байгуулж үндэсний зөвлөл хуралдсан хэдэн удаа хуралдсан юм уу ерөн ямар асуудлууд шийдсэн гэдгийг ингээд зочрол өгөхгүй бол энэ хизээж хуралдахгүй хизээж эхлэхгүй. Та бүхэн санаж байгаа сая одоо хүүхдийн эрхтэй холбоотой хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний комисс бас сая хуралдлаа тийм ээ. Энэ бол их чухал хурал болсон тийм ээ. Тэрнтэй адилхан бид ингэж шахаж өгөхгүй бол одоо үйл ажиллагаа эхлэхгүй. Ялангуяа 27 оны төсөв хилцэх үед ганц зэрэг дараа бид төсөв хилцэх үед энэ асуудлыг заавал ярьсан байхгүй бол шахалт үзүүлэхгүй бол нийгмийн эрүүл мэндийн чиглэлд энэ үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжих магадлал том бага байгаа. Тэгээ бидэнд байгаа зөндөө аргууд байна тийм ээ. Жишээлх юм бол ерөнхий сайдд бид эрүүл мэндийн За Чимбүрэн гишүүн хэллээ.